Энэхүү видеог маань олон улсын бооцооны сайт болох OneXBet хамтран хөргөж байна. Хэрвээ та бүхэн өөрийн дуртай спортод дэмжин бооцоод авахыг хүсдэг бол доор хасрагсан байгаа линкээр ороод Sync OneX гэсэн промо кодыг ашиглаад өөрийн эрхээ үүсгэн анхны цэнэглэлт дээр 30% бонусыг аваарай. Үнэтэй заавал 18-аас дээш настай байх ёстой ба санхүүгийн эрсдлээ нэг тэргүүн тавьж хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. Өмнөх ангидэр харуу маань нисэх болон өөрийн imagination skill-ээ сайжруулах бэлтгэл хийгснээр дууссан шүү дээ. Харуу маань идэж яхад нэмэрсэн байхдаа такуудаа муудалцаад живдээ нөгөө номёгоос нь болоод харилцаанд жоохон хүйтэрсэн. Харин энэ үеэр нь Юки ангийнхантайгаа зугаалгаар Окинава руу явцсан. Ер нь бол манай харуу нэлээд ганцаардаж байгаа. Сэмпайтайгаа видео колл хийж байгаад Юкинийг сонин зүйл хэлдэг нь таку түүнээс саяын эсэлтийн шалгалтын оноонуудыг олоод өгөөч гэж хүссэн байт. Тэгсэн начир дээр Номи social studies буюу одоо манайхаар нийгмийн хичээл дээр бүтэн оноотой ер нь бол burst link-ийг ашиглаад бүтэн оноо авсан гэсэн санаа. Тэгэхээр яг дараагийн шалгалтаа өгч байх цагаар нь үгийн accelerate хийх учраас тэрийг нь тааруулаад burst drink хийгээд ороод ирдэг. Энэ таку угаасаа л эйгүү айкутай баачгал та. Таку гаманда burst drink гэж байхыг анзаарсан байна. Харуу ч өөртөө нь байлдах гээд байна гэж таамаглаад ороод ирсэн чинь мэдээж хэрэг Номитой л дуэл хийх хүсэлт хэлгээсэн байх ба харуу маань үзэгчийн хуваар орж ирдэг. За тэгэл энийг баахаар өсөлж аваад тулаан эхлэхээр болно. Такугийн энийг хийж байгаа шалтгаан нь мэдээж хэрэг харуугийн далавчийг нь л буцааж олж авахын төлөө. Харуу уг нь ихэд жилээгүй байхад нь таку нөх аш роллер гэдэг нэг байктай ажгүй штэ. Тэрнээс болоод мэдчихсэн байдаг. Харин Номи бол энэ ер нь эйгүү бацаан заяа. Зөвхөн 7 хааны ашигладаг өнөх imagination skill-ээрээ over powered болдог буюу одоо нэг төрлийн enchant хийдэг skill байгаад байгаа шүү дээ. Тэрийг нь бүр мэддэг заяа, бүр өөрөө ашигладаг. Харууч гайхаал. Энэ бүхнийг яаж мэдээд байгаа хар дийд вэ гэтэргээл. Хэдүүлээ энэ чадварыг нь incarnation system эсвэл incarnation attack гэж авчий дөө. За тэгэл тулаан нэлээ үргэлжилсэний эцэст таку маань хүч мөхөстөөд хөрх юм. Түүнийг яг дуусгах гэж байхдаа харуу яаж зүгээр ах вэ? Такугийн оронд түүнийг оруулаад өгөөч гэж өвдөгсгдэн гуйж муугаад. Яа. За юудаж баахан л доромжлуулсан эцэст харуу такуг оруулж орж ирч чаднаа. Мэдээж нисэж чаддаг Номи гоч нь агаар дээрээс атак хийж мэхлээр нь мань харуу нууц хүзрөө дэлгэнэ. Тэр нь юу вэ гэхлээр хүний will power-аар түлшээ хангаж эзэндээ нисэх боломжийг олгодог нэг тийм далавч маягийн зүйл байдаг. Үүнийг хаанаас олж авсан бэ гэж юу? Өнөөх Skyraker гэдэг тоглогч түүнд одоо зэйлүүлсэн. Тэ. Okay, then after some time of yapping, they finally get to fight. За тэгэл нэлээд үзэж байгаад харууч incarnation attack ашиглаж дайрах үеэр нь таку хойноос нь мөнгө дайрснаар тэд Номиг юутаач буулгаж авдаг. Мэдээж энэ бүхэн төлөвлөгөө биш, зүгээр л харуу такуд итгэж, такуч харууд итгэж нэг тийм найзуудын одоо юу ч юм тийм холбоо үүсгэж таарсан гэх юм уу да. За мэдээж game over гэж Номи дээр очиод дуусгах гэсэн чинь чи юм уулгаач Номиг эмчлээ жаад юм да. За мэдхгүй яг юу ч болоод байгаа. Тэгсэн энэ зурн байна Юки Симпай мэдээж амраад явж байгаа шүү дээ. Найзтайгаа хоёулаа гадуур зугаалаа лавжсэн чинь дүүл дуудагдчихдгүй юм уу? Тэгсэн яхаа Окинавагийн хоёр локал burst drink-рууд байх ба цэнхэр амар амгалан бол ягаан нь хөрх юм наа чи 9 левелтэй хүн байна штэ дэми юм биш үү өнөдрэ гэлээ дээ. Мэдээж үгэл маань үнийг барах уу? Тоосоо гүйж авсны дараа хоёр охин гудамны эцэст байгаа нэгэн кафед уулзъя гэд гараад явхаар нь манай хүн жинхэнэ амьдрал дээр уулзхаа гэснээ одоо уулзхаарлуулж байгаа юм л та. Тэгсэн ийм хоёр хөөрхөн охин байх ба ер нь бол тэдэнд нэг төрлийн мангас дайралт хийгээд байгаа. Тэгэд ер нь бол тэрийг дарж өгөх тал дээр тусламж гуйж яваа л энэ гэх юм уу да. Юу гэж мэдээж зөвшөөрнө. За тэгэл мань гурав дахиж нэг удаа уулзаад unlimited barstow гэдэг гэл accelerated ертөнц рүүгээ явж ороод манай хоёрын мастер болох нэг юм улаан нэг тийм шүрүп болт шиг толгойтой нөхөртэй ирж уулзахаар болж байгаа юм л та. Тэгсэн өнөөхөн шаа согтуу та нар харын хаан эсвэл 9 левелтэй хүн авчрахгүй бол наад мангасыг чинь дийлэн гэж байхгүй нэ тэрэг л өглөө л гэж яхад мань Юки юг нь хөөе чи л гээд байгаа юм л та. Тэрийг нь ч тоохгүй. Эцэст нэг юм эргэж хараад Black Lotus-ыг олж харснаа. Вау энэ хөл тэр гар энэ сэлэмний үзүүр нэтрэгээл нэг таньж авсан чинь энэ хоёр чинь эртний танилуудын байна лээ л дээ. За тэгэл ойрын үед амьдрал ямар байгаа талаар нь буугалж байх зуурна өнөөх мангас нь ойртод ирэлгүй яах вэ? Ер нь л энэ мангасыг нэг бактер ашигладаг сульфур гэдэг дээдлэлт нарагдаж байгаа нөхөр жологийн залуурдад яваад байгаа байхгүй юу?
Өөрөө яг одоо Окинавад байхгүй ч гэсэн нэг тийм ремот газраас холбогдоод нэгэн төрлийн хак ашиглаад өөрийнхөө identity-г нуугаад одоо холын газар руу атак хийгээд байгаа гэсэн санаа байхгүй юу. За тэгэл нэлээд үзэж байгаад манай болч шиг хурц чинь баахан төмөр цуглууллаа. Transformers шиг майр том болоод өнөөх мангастай бас хөөхөн үзэх гэж оролцсон ч гэсэндээ хөрх юм эцэн эцэст дайралтыг нь дийлэхгүй ялагдчихлаа л яхав. Тэгсэн Megumi-гээд өнөөх Yuki-гийн найз нь шүү дээ. Тэр нэг илүү байсан каплаар нь холбогдож орж ирсэн transition skill ашиглаад тухайн стейжийг нь усан доор болгож өгснөө яваад үгдээ. Эдгээр одоо урд нь brain burster байсан ч юм уу бийж дээр юу гэж тэр гайхаас та. Яг миний бодлоор хэрвээ тоглоомонд ялагдаад устгуулчих юм бол ой санамж нь бүр байхгүй болчдөг шүү дээ. Тэгэхээр магадгүй Megumi урд нь brain burster байх боломж маш өндөр. За мэдээж усан дор бол манай хэд давуу талтай учраас жоохон толгойг нь эргүүлж байгаад Black Lotus нөгөө мангасын залуурыг нь тасалчдаг. Тэгсэн байна мангас бол өөрийн гэсэн conscious mindтай шууд л өнөг сүлхүүрийг бариад идчихэж байгаа байхгүй юу. Бүр тэгтэл нь их л завоос юм шиг байгаа юм л да. За ингэснээр тулаанч дуусаж манай Yuki-гийн school trip-ийн ч дуусаж инхүү Yuki-гийн аяллалын бас нэгэн хөөрхөн адал явдал нь инхүү өндөрлөвөө гэж. Мэдээж хэрэг энэ зуур нь номыг хэмжилсэнд нь манай хоёр бүр үнэхээр ухаан хөрөхгүй. Чи юу хийсэн гээл ухаанаа алдсан Таку ч шууд дайралт хийсэн боловч номи нэг л удаагийн дайралтаараа Такуг хид хідэн хөсөгт хувааж орхиод түүнийг тулаанаас бүр мөсөн устгаж орхино. Тэр бүхнийг харсан Харугийн дотор нь ямар нэгэн зүйл түүнийг хид устга. Үгүй хий гээл яриад байх ба. Мань хүмүүр ухаанаа алдаад номи руу дайрч байгаа юм л да. Уг нь дахиад жоохон хугацаа байсан бол Хару баг номыг ялах байсан ч дүүлийн хугацаанд дуусаж манай хэд буцаад бодит ертөнц рүүгээ шилжиж таарж байгаа юм л да. Хару Таку хоёрч мэдээж чи юугаас яагаад номыг тал орсныг нь асуух боловч би өөрөө яваад очсон. Одооноос та хоёртой хамтарч ажиллах шаардлага ерөөсөө байхгүй. Энэ тэрийгэл манай хоёрын амыг нь ёстой ангаатл юм чаагаад идэм да. Оройн Таку ч Харугийн гэрт нь очи зүгээр л ууй. Ийм гэж юу исэн итэргээл дараагийн алхмаа төлөвлөж эхэлцгэнэ. Тэгэд ер нь бол номи өөрийнхөө борстыг ашиглах бүртээ 5 point алдаж байгаа учраас нэг их оноогүй байх ёстой. Тэгэхээр хид хідэн удаа дөгөөлд ялчих юм бол түүний оноог 0 болгож бүрэн алах боломжтой. Гэтэ дөгөөлд ихээр номыг нэр нь link route-ийн жагсаалтанд гарч ирдэггүй. Харин incarnation-ийн талаар зөвхөн хаадууд л мэддэг нууцын зэрэглэлтэй мэдээлэл. Тэгэхээр хэрвээ Yuki Senpai-с асуух юм бол тэр яг одоо ирээд номи болон Chiyu хоёрыг хоёуланг нь устгах учраас түүнээс биш улааны хаанаас асуувал ер нь яах талаар Haru Taku хоёр бодоостой. Ер нь бол өөртөө л Chiyuг аврахын тулд энэ асуудалтай нүр тулъя гэд байгаа юм байлаа л дээ. Сургуулиар ирсэн чинь багш нь дуудаж уулзаад ангийнхан залуу нь зодож модоод сургуулийн бүх хүүхэд түүнээс зайгаа барьж марайл үндэм да. Мэдээж өнөөх бичлэгийг нь тэгээд нууц камер байршуулсан гэдгийг ном яах хэдийн тараацсан байлгүй л яах вэ те. Гэхдээ манай Хару энүүдад түүнд хамгаалах зүйл байгаа учраас зоригтой байх хэрэгтэй гэд менталити талдаа маш хүчрэг болсон байдаг. Хичээлийн дараа улааны хаантай манай хоёр уулзахаар болно. Өнөөх нь мэдээж Hisashiburi Oni-chan гэрэл хөөрхөн. Тэгсэн манай хоёр incarnation system-ийн талаар асуусан чинь шууд уурлаад та маа хоёр мал public газрын талаар ярьлаа гээл арын нэгэн private руу яваад орж байгаа юм. Гэхдээ урд нь улааны хаанд манай хоёр тусалж байсан учраас тэр ч гэсэн энэ удаа тусламжийн гараа сунгаж жинхэнэ ертөнцид түүнд дотор байрлалгаа очиход 30 минутын хугацаа үлдсэн. Харин brain burst-ийн ертөнцид бол 20 орчим өдрийн хугацаа гэсэн үг. Тэгэхээр тэр хоёрт incarnation skill бэлтгэх 20 орчим өдрийн хугацаа байгаа гэд манай 3 accelerated ертөнц рүүгээ яваад орж байгаа. Scarlet Rain буюу манай улааны хаа маань incarnation skill-ийн талаар хамаг basic түвшний мэдээллүүдийг манай хоёрт харуулна. Ер нь бол мэдээж хүч, хурд, мөн armor зэрэг бүх л зүйлийг сайжруулж болдог юм байлээ л дээ. Хару ер нь бол анхан шатны incarnation skill-ийн аль хэдийн өөрөө бий болгоцсон учраас тэр номыг яаж өөрийнхөө нэрийг нуугаад байгаа талаар ажиглахаар болдог бол улааны хаан Такуг бэлтгэр болж байгаа юм. За тэгэл Хару бодит ертөнцид өнгөж сэрмэгцэн тухайн шопын үйлчлэгч нь Харуг чирээд гараад явд юм да. Ер нь бол энэ газар бол улааны хаан улсын одоо бодит амьдралд ирэх үүрэн юм уу да. Энэ Ведрэсэн ч гэсэн Borster Inker тэгээд Харугийн номыг яаж листэнд нэр нь байхгүй байгаа талаар хийх гэж байгаа судалгаан дээр нь туслах гэж байгаа юм шиг л байгаа юм л да. Юу ч ирч за. Мэдээж хэрэг Хару одоо хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Leopard эмэгтэй түн туслахаар болж байгаа маа. За тэгэл амар улаан мотон дээр мордож аваад тэр хоёр Акихабара руу нэгэн тоглоомын газар руу явж байгаа юм. Акихабара гэдэг бол ер нь бол шарын хаант улсын газар. За тэгэл явж ороод нэг жижиг өрөөний жижиг сандал дээр манай хоёр чихцэлдэж сууснаа. Мэдээж хэрэг өнөө шидэд үгээ хэллээд нэгэн тулаан болдог кафед орж ирж байгаа. Тэгсэн тэнд мөн адил нэр нь харагдахгүй нөхөр орж ирээд тулаан хийгээд байгаа талаар нь тэндэх бартендерээс нь олж мэднэ.
нэ. Манай ерч мэдээж хэрэг гол зорилго нь ямар нэгэн байдлаар тэрнтэй уулзах гэж ирсэн болохоор өөрсдийнхөө нэрийг Challenger дунд нь оруулж Rust Jigsaw буюу өнөөх нь нууц ноёныг дуэл дуудахыг нь хүлээх зураа. Leopard нэг зүйлийг хэлдэг нь incarnation skill-ийг өрсөлдөгч чинь ашигласан үдэл ашигла. Ашиглах бүрт чиний оюун санаа сүмс чинь харанхуур ойрцоор байх болно гэж хэлдэг. Нөгөө нэг Харугийн дотроо наадахаа аал устгах гэдэргээдсэн яриа биш үү? Тэр нь тэгэхээр incarnation хийдэг ашигласантай холбоотой болж таарж байгаа юм л та. За тэгэл хэсэг хугацааны дараа тулаанч мэдээж эхэлж байгаа. Тэгээд манай хоёр чинь хамтраал Rust-ийн хүзүүнээс нь Leopard эмхтэй хатсаар байгаа тулааныг амархан дуусгачдаг. Яг хүзүүнээс нь хатсан бас нэг шалтгаантай. Тэр нь юу вэ гэхлээр жинхэнэ ертөнцид богино хугацаанд хүзүүн дээрх өвдөлтөнд байсаар байх учраас тэр хоёр газ гараад хүзүүгээ тэрсэн эсвэл шарх авсан байдалтай явж байгаа хүн байгаа эсхийг одоо хайхаар болж байгаа юм л да. Харамаж яг олж хараад хараас нь хөөх гэсэн чинь нэг балаа хүүхэн гарч ирээд сурталчилгаа хийгээд өнөөхийг нь зүгтуулаад өрхнөө. Харин энэ зурн нь Номи Чиу хоёр хид хідэн тулаан хийсэн байх ба ер нь бол 100% win rate байдаг. Харуу санаа зовоод Чиу дээр явж очиод яг юу болоод байгаа талаар нь ярих гэж оролдоход нь Чиу түүнд энэ тоглоом түүнд өгч байгаа одоо алдараа нэрх хүнд те ирэх мэдэл юу гэдэг. Номи тэр бүгдийг түүнд өгж байгаа учраас түүнд тэр нь таалагдж байгаа талаар яриад дунд юм да. Мэдээж Харуу стил би чамаа судлах болно гэсээр Чиугийнхаас гарч яваад Номигийн гарч ирсэн цагаас хойш бүх мэдээлэлээ шалгаж ухаж түнхэж эхэлж байгаа. Тэгсэн Jigsaw баруун гараараа түлхэж байгаа жестер хийж байсныг санаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр өдөр ядж яхад нь тэр Jigsaw Neuralink-ээр зүгээгүй байсан гэдгийг санаад өшөө баахан ажиллаж байгаа Neuralink-ийг оруулж болох device-удаас brain implant chip гэх нэг chip байгаа талаар манай хүн ухаарж авч байгаа. Тэгэхээр ер нь бол энэ нөхдүүд Neuralink-ээс гадна хоёр дахь VR машин суулгасан гэсэн үг ба энэ brain implant chip буюу BIC-ийн хууль бус зүйлсүүдэд л ашигладаг юм байна л дээ. Мэдээж Номитой уулзаад энэ бүхнийхээ талаар хэлээд чи одоо дууссан гэдэргээл хэлсэн чинь өнөөхөн чи чинь харин өстө лайтай харах уугүй юу гэдэргээл баахан нэрвтэстэй. Тэр GP-г нь сургуулийн зүгээс нэг удаад л скан хийж үзээд баригдчих учраас чи шууд хөөгтөн нэтэргээл. Манай Харуу ч сүрдүүлээстэй. Гэхдээ манай Харуу ч ирэх үеийн болохоор хоёулаа Burst Link руу уучраас тоглоомын дотроо уучралцгоо л гээстэй. Тэгвэл энэ чинь хамгийн амар нэг зүйл гарч ирдэг нь юу вэ гэхлээр өнөх Номи 30 Burst Point нь бүр 0 болтол тулалддаг тийм мод дээр үзье гэж авд юм да. Ер нь бол хожигдвол тэгэл Burst Link-уудын ертөнц тэгэл bye bye л гэсэн санаа шүү дээ. Харуу Таку хоёрч гэсэн Юкигээ буцаж ирэхээс өмнө энэ бүхнийг дуусгая гэж ярилцаж аваад энэ тулааныг хүлээж авахар болж байгаа юм. Яад юм байгаа бүүн бид. Оройн Харугийн гэртэн Таку ирдэг. Гэхдээ хажууд нь Чиу зогсож байдیں۔ Яг гоо Чиу ч одоо түүнд Номи юу хийсэн талаар хамаг үнэнээ хэлээл. Түүнийг тоглоом руу цуг авчихыг хүсэж байгаа юм л та. Таку урд нь буруу зүйл хийхэд Харуу түнд итгэж уучлж байсан болохоор энэ удаад Чиуг уучлж түүнийг одоо цуг авч явахаар болж байгаа юм л да. Гэтэ мэдгүй нэг л сефтэй санагдаад байгаа юм да энэ Чиу. Unlimited Burst гэл манайгаар шилжиж ороход нь Номи ч гэсэн ирж таардаг ба нэг улаан картыг өөрсдийн бүх оноогоор цэнэглэж аль нэг нь үхтэл тулаан үргэлжлэх болно. Гэснээр Номи, Таку, Харуу гурлаа бүх оноогоо цэнэглээд тулаан эхэлнэ. Харуу мэдээж шууд л дайрал хийх гэсэн чинь нэг өрх мэт бололтой хоёр талаас нь хавтан түүнийг хавчаад өргсөн чинь тэр нь Номигийн хамтрагч нэг баачка бас тэнд нууцаар байж исэн байж тааралгүй яах вэ? Тийм эцтэй манайхан ер нь бол өнөөх brain implant chip-ийг хүчээр л одоо хууль бусаар л тий нууцаар л энэ баачкагийн нууж байсан болж таарч байгаа юм л да. Энэ Харууг авчаад байгаа скил нь хавцсан хүнийхээ хоолой болон хөдөлгөөнийг нь бүрэн хорчд юм байна л да. Тэгэхээр Номи Empire буюу манай Такуда хүч үзэхэр болж байгаа. Харин Харуу зүгээр л чимээгүй хараа зогсохоос өөр юу ч хийж чадахгүй болчихж байгаа л тийм ситуацид орчиж байгаа. Таку өөрийн incarnation skill хэдийн олсон байх ба өнөөхөө буудаад идэг бууга сэлэн болгож хувиргаад Номи тэр хоёрын тулаан албан ёсоор эхэлж байгаа юм да. Гэхдээ Таку бас хөөхөн үзээтэй заяа. Ер нь бол энэ Brain Burst-ийн аватар, скил хүчнүүд нь дандаа л тухайн тоглогчийн урдан амссан муухай хэцүү дурсамжууд дээр нь одоо үнслэж бий болдог. Тэгэхээр Таку багада Kendo Club дээр бүр асар их бүлийдүүлж байсан болохоор түүний incarnation skill нь бас нэлээд хөөхөн үзээтэй болцсон гэсэн санаа. Харин Номиг баг багт нь төрсэн ах нь Brain Burst-ийг албаар нь жишээ зүгээр хүчээр суулгаад нохоо шиг оноо цуглуулж одоо маш их дарамтанд байлгадаг л байж л дээ. Тэгсэн байна Номи өнөөх BIC буюу Brain Implant Chip-ээ суулгаж аваад өөрийн хулгайлдаг чадвараар ахынхаа бүх зүйлийг нь чаачж л дээ.
Тэгээд мэдээж хэрэг ахыгаад бүр өгтлэн зодож brain burst-ыг бүр устгахтал одоо өчөг авсан гэх юм уу да. Тэгэл баахан яа пижснаа гинтэл чи юг барьж авснаа гарыг нь тастаад сүлбэд одоо яриалаад эхэлт юм да. Энэ бол field with no limits учраас хэрвээ санаж байгаа бол өвчин нь 2 дахин нэмэгдэж мэдрэгддэг. Тэрийг нь харсан таку яаж зүгээр ах вэ? Бити тэгээч гэдэг сэлмээ хураахад номи шууд боломжийг ашиглаад такуг нэвт сүлбэд өргөж байгаа юм л та. Ер нь л энэ номи гэд хүү багасаа найз нөхдийн итгэл, бахархал, үнцэн гэдэг зүйлийг мэдрээгүй учраас түүнд бол эдний яриад байгаа найз нөхдийн одоо мөн чанар нь ямар ч хамаагүй зүгээр л харах уу хүндий. Мэдээж такуг баахан балбаад эцсийн жоохон цус үлдээд яг дуусах гэж байхад нь харуу өөртөө маш их гутарч энэ бүх зүйлсэн эцэст ингээд л энэ бүхэн дуусчих бас юм уу гэж дотроо өөртөөгөө ярилцж ирсэн. Гинэт хаанаас ч маш их хүч гаргаж ирээд өнөөх сандвичнээс мултарч чаднаа. Гэхдээ хэдий мултарсан ч гэсэндээ хамаг хүчээ шавхсан бол л да зүгээр л газар унаад өгдөг. Гэхдээ эцсийн эцэст номи такуг дуусгахтаараа дуусгах гээд яг эцсийн дайралтаа хийсэн ч түүний гар нь тас заяа. Тэгсэн яах вэ? Манай аврагч Black Lotus нэгэн Black Horse ашигдсан агаар дээр дүүлэн нисэстэй. Номж бүр шоконд ороод чи яаж энд байх боломжтой тэргээл шээсээ савруулаад. Тэгэхээр Юки маань хэдий бодит амьдрал дээр яг энэ цаг хугацаанд Окинавад байгаа ч гэсэн энэ домгийн борийг сургаж авсны хүчинд ийшээ 15 цагийн турш явсаар ирсэн байдаг. Гэхдээ тоглоомын ертөнцийн 15 цаг шүү. Тэгэхээр бодит амьдрал дээр ер нь бол нэг минут шүрхгүй гэсэн санаа. Мэдээж энэ бол field with no limits учраас яг бүр яг literally бүх зүйл нь limit гэж байхгүй. Гэхдээ мэдээж хэрэг тодорхой хэмжээний privilege угаасаа байх хэрэгтэй. За. Enough of yapping. Юки энэ хар нөхөртэй буюу одоо яг ч нэг legend хариалагддаггүй зүгээр л хэдэн бүтэхгүй хууль бус гаруудын клубын гишүүн нөхөртэй одоо үзэхэр болдог бол харуу өөрийн жинхэнэ дайсан болох номидаа үзэхэр болно. Тулаанч ихэлж харуу Skyraker-ээс зээлсэн далавчаараа харин номи харуугаас аашсан далавчаараа нисгэгээл зодолтоо пям гээл харууч бүр нэлээд давууг авчия гэж дуусгадгийн даваан дээр юу болсон гэж чи юугаа дахиад л номыг дэмжлээд тэгдэг. Энэ бүр ямар үцсэн. Гэхдээ генетл номи далавчгүй болж доош унаж эхэлдэг болоо. Харууд өөрийнх нь далавч нь буцаж ирэхэд Хоккайрийн итэргээл. Энэ хэсэг ихтэй бүр хөөрхөө. За тэгэл алавч эргүүлж авсан харуу өөрийн speed incarnation юу гэдгийг бүгднийг нийлүүлж байгаад номи руу тэр дээрээс нэг л yonk гэл дус. Тэгсэн чиюгийн жинхэнэ чадвар бол хүн эмчлэх биш харин цаг хугацаах буцаах юм бэ л дээ. Тэгэхээр олон удаа номитой дайнд ороод эмчлээд яваад байсан болохоор энэ удаад дахиад нэг удаа хэрвээ ашиглах юм бол баг амжилттай болох байхаа гэснээр нь ч болж яа гоё. Эцэст нь биенийхэн жоохон хэсэг нь үлдсэн номи чинь өнөөх хар нөхрөөс түүнийг яг одоо аврахыг тушаасан ч гэсэн Black Lotus-та нүүр тулж дуусахыг хүсээгүй тэрээр зүгтаачлгүй л яхав. Мэдээж хэрэг номи чинь бүр яг л гүлвшиг царайлаад намайг уучлаарай би танаа легенд орж та нарт нохоо шиг зүгтгэе. Энэ удаад л намайг уучлах хэтэр гээл баахан ам ирж зүгтаах хэдий ч харуу бол дуусгана. Угаасаа тэр нь ч зөв. Чи бол анханасаа л манай хоёрын талд байсан. Гэхдээ албаар харуугийн талавчийг олохын тулд худаж үжиглээд номигийн тал юм шиг аашлаад байсан болж таарч байгаа юм л да. Мөн Юкид энд тулаан болох гэж байгаа талаар хамаг үннийг нь хэлсэн хүн ч гэсэн чи юу болж таардаг. Тэр бүхнийг сонссон манай хоёр залуу ч гэсэн шоконд оролгүй л яхав. За тэгэл бодит амьдрал дээр 7 хоног уулзаагүй Юки харуу хоёр ч баахан болсон явдлын талаар ярилцаал. Бараг л одоо юу яах нь холгүй л уулзацгаана. Дээр нь ч хараагүй буруудаа биш гэдгийг нь бүгд мэдээцгээсэн учраас түүнд гэмтэл хор учруулсан хүмүүс нь уучлалтгүй гастай. Харин номи brain burst устсан учраас түүний accelerated world-ын талаарх бүх санамж нь устж үгүй болсон байдаг. Орой манай хоёр явж байх зандаа Юки би тоглоомоо хэдий устгуулсан ч гэсэн чиний талаар хизээч мартахгүй байх болно. Тэргээл бас хөөхөн романтик хүүрнүүд юм аа. За ер нь бол ингэсгээл аниман дуусаж байгаа. Тэгээд миний хувьд энэ анимаас хүн өөртөө итгэж тууштай тэмцэх нь ямар чухал болох мөн мөрөөдөл болон imagination гэдэг бас ямар хүчрхэг зүйл болох талаар ойлгож авлаа. Тэгээд ганц л зүйлийг ойлгосонгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо яагаад хараа руу бүх хүүхнүүд нь ингэж аваар дайраад дурлаад байгааг нь ойлгохгүй л юм л та. За тэгээд дараагийн имчилгээр уулзлаа. Төрөө баяртай манайхаа.